2025 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдвар төвчний 8777 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдвар төвчний 18.7%-ийг, үүний дотор 41.9%-ийг Тэмбүү, 34.3%-ийг Заг Хүйтэн, 23.4%-ийг Тэрхэмназ, 0.4%-ийг ХТХВ дохын халдварт тус эзэлж байна. Хэдийгээр хамгийн бага хувьтай байгаа ч ХТХВ дох өвчнийг бүрэн эмчлэх арга одоогоор дэлхийд дахинд нэгдээгүй байна. Тэгвэл энэ талаар залуус хэр мэдлэг мэдээлэлтэй байгаа вэ? ХТХВ дохын талаар юу хэр мэдлэг мэдээлэлтэй байгаа? Ойр зөрөө мэдлэгтэй. Мэдээлэлтэй. Бэлгэвчгүй харилцаа яагаад тэгээ тэрнээс үүсч болдог л гэж боддоо шүү дээ. Тийм ер нь мэдлэгтэй. Өөрөө нөгөө яг биологи ангид гүнзгийр болж сурч исэн болохоор ХТХВ дох хоёрын ялгааг нь мэдв. мэдгүй. Сайн мэдгүй байна. Дох гэдэг нь идэгдэггүй нөгөө бусад халдвар төвчнүүд нь идэгдэг л гэж ойлгоод байгаа шүү дээ. Мэдгүй байна. Ер нь энэ талаар ер нь бол хамгийн сүүлийн мэдээлэл үеийн мэдээлэл нь юу? Мэдгүй тэгээд нөгөө 10 жилд нөгөө эрүүл мэндийн хичээл дээр бас заадаг л сурагчдэр багш нараас. Тэгээ ер нь хийхээ сошиалаас тэгэл хардаг л та. Өмнө сургуульд үзчихсэн баг. Гэхдээ нэг сайн санахгүй нөө. За, ямар аргууд юм бэ? Эхлээд хамгийн түрүүнд ямар ч гэсэн хүмүүс хоорондоо айгу эрүүл мэндийн мэдлэгтэй ах хэрэгтэй. Тэгээд магадгүй бэлгийн авилтад орох бол наадах нь шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Бүр үнэхээр тэ өксөд байвал юм бэлгэвч наадахын хэрэглэх хэрэгтэй л гэж юу бодож байна. Ер нь хамтрагчийн хувьд хамгийн баталгаатай буюу шинжилгээ өгсөн үнэтэйгээл ер нь бүгдүүлээ. Хамгаалттай бэлгийн харилцаанд орох тэгээд хамгийн чухал нь тэр л ах. Тэгээд бас татгалзах юм уу тийм нөө спрал тэгээд им тэгээд бэлгэвч. Хамгийн сүүлийн үеийн ямар мэдээлэл байгаа вэ? Хамгийн сүүлийн үед ер нь бол өвчнөөс хамгаалахын тулд бэлгэвч сайн хэвлэх байна. хамгийн сүүлийн үед тэр нэг мэдээ үзэж хахад энэ жил билүү дохын 35 тохиолдол илэрлээ гэсэн байлоо. Өсвөтээс гаргасан нэг тийм л юм байна. Хүний дархлал хомслын вирусээр хүмүүст халдварлаж дархлааны тогтолцоо гэмтээснээс үүддэг дархлын олдмол хомслын тухайд хамгийн эмзэг асуудал бол залуучуудын шинжилгээнд хамрагдах идэвх сул байгаа явдал хэмээн мэргэжилтнүүд тодтогдог. ХТХВ-гийн халдвар илрүүлэлтийг эрт хийх нь эмчилгээнд нэн чухалж олон залуус өөрийгөө эрсдэлгүй гэж үздэгээс шинжилгээ өгөх идэвх том бага байдаг байна. Гэтэл ХТХВ дохыг эрт илрүүлэх нь өвчний хяналт, амьдралын чанарт шийдвэрлэх нөлөөтэй бөгөөд эмчилгээ хугацаанд эхэлсэн тохиолдолд халдвар авсан хүмүүс урт хугацаанд эрүүл хэвийн амьдрах бүрэн боломжтой гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Ташаа ойлголтууд нэгдүгürt байна шүү дээ. Гар барихад тэ хамтдаа хоол итгэхэд эсвэл одоо ингээд хааг буюу тэрхэд тэ гих мэтлэн энэ одоо цуг ажиллахт ч гэдэг юм уу ийм ойлголтоос үүдээд ялгуурлан гадуурхалт одоо үүсэж байна. Ялгуурлан гадуурх хүний эрхийн асуудал бол хүнд ямар ч одоо асуудал үүсч болно шүү дээ. Жишээлбэл бид нар элэгний өвчтөй хүнийг хизээч гадуухдаггүй. Элгээ солиулъя гэвэл бүгдээрээ мөнгө цөнгө төлөөд одоо янз янз болдог. Гэтэл энэ халдварлах зам нь яг одоо энэ хэдвэхийн вирусын халдвартай яг адилхан. Цус цусан бүтээгдэхүүн эхээс хүүхдэд те бэлгийн замаар дамжих халдвар одоо байдаг. Тэгэхээр бид нарын өнөөдөр нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэг томоохон одоо компонент буюу чиглэл бол энэ мэдээллийг үнэн зөв одоо их сурвалжаас авах. Энэ одоо хаанаас их сурвалж нь юу юм бэ? Эрүүл мэндийн яам юм уу? Халдвар төвчин судлалын үндэсний төв юм уу? Тэ яг энэ эрүүл мэндийн сэтгүүлчдийн холбоо юм уу? Гэдгийг одоо иргэдэд яг үнэндээ бол таниулах хэрэгтэй байна. Одоо ганцхан жишээ дуртахад 2020 онд ковид цар тахал явсан. Тэгэхээр Твиттерт 1 сая гаруй буруу ташаа мэдээлэл явсны үндсэн дээр иргэд одоо төөрөгдөлд орж исэн гэсэн ийм судалгаа байна. Тэг хэр үлэмдийн байгууллагаас. Тэгэхээр бид нар энэ мэдээллийн 90 100-д амьдарч байна тий. Техник технологи хөгжиж байна. Тэгэхээр бидний яг одоо гол зорилго бол мэдээллийг үн зөв хүргэе. Нэг талаасаа нөгөө талаасаа харилцаа гэдэг бол хоёр талын юм тий. Тэгэхээр нөгөөх нь мэдээллийг үн зөвөөс хаанаас авах гэдгээ мэдээ. Энэ хоёр нэг чиглэлд одоо огтлцчихэж эрүүл мэндийг хамгаалах болж байгаа. Хэдийгээр дох гэлтгүй одоо сүрээ туссан үнийг ч гэсэн тий сүрээгээр өвдсөн үнийг ч гэсэн ялгуурлан гадуурхалт бол өндөр байна шүү дээ. Тэгэхээр бид нар өнөөдөр энэ бол нийгмийн халдвар төвчин шүү дээ. Бид нар нэг агаартай. Тэгэхээр энэ дээр бол бүгдээрээ одоо юу гэдэг хүнд ямар асуудал байгаа нь
одоо хамаагүй яг тэр хүнийг байгаар хүлээж аваад тэр өвцөн л бол тэр хүндээ хүнтэй адилхан хандын тусламж үйлчлэгээ яг адилхан л хүргэе гэж байгаа. Ер нь бол халдварын тохиолдол гарлаа гэж аюул сошиалар сэвдэг, ярьдаг, тухайн хүнийг бараг л гаднах өрнөц мэдээллийг өгдөг, ярьдаг байсан шүү дээ. Тэр үеийг ботход харьцангуй бас тохиолдлыг бид нар мэдээлээд тэгтэл айхтар хүний эмзэг мэдээлэл рүү хүрэхгүй. Гэхдээ бид нар нийт хүн болгоо өөрийгөө энэ халдвар төртөх боломжтой магадгүй би гэж бодоод шинжилгээнд хамрагдаад өөрийгөө хамгаалаад авчвал энэ бол ковид биш шүү дээ. Агаар туслаар халддаггүй, дамжих зам нь тодорхой, өөрийгөө хамгаалаад, өрөөлөг бас хамгаалаад, хайртай хүмүүс хамгаалаад явхад энэ бол боломжтой халдвар гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл та зохиолын бэлгийн хавталд орвол бэлгэвчийг зөв тогтмол хэрэглээд яваач л гэсэн. ХДХВ дох хоёрын гол ялгаа. ХДХВ-гийн халдвар өөрөө хүний төрөлхтний вирусын халдвар авсан гэсэн үг. Дох гэдэг нь бол тухайн халдварын вирусын халдварыг авснаас хойш тодорхой хугацааны дараа дархлал олдомлоор дутаал ямар ч хүчинд тусах боломжтой гэсэн үг л дээ. Хоёр өөр, нэг нь өвчлөлийн шат, нэг нь тээгч гэсэн үг байх гэдэг чинь тийм. Эсвэл нөгөө гепатит Б вирус тээгч, элдний хор тавдар, эсвэл элдний хатуурал, цирроз гэдэгтэй л ижилхэн гэсэн үг. Нэг нь халдвар аваа тээгч. Гэхдээ аль аль нь халдвараа их уурхай болж байгаа нь гэсэн үг. Та түрүүнд хэлсэн ХДХВ-ийн дохын халдвар авсан Камеруны эрг одоо 28 дахь жилдээ амьдарч байна тийм. Ер нь бол хэдчнээ жилч амьдрах боломжтой. Зүгээр ахын Монгол улсад хамгийн олон жил амьдарч байгаа хүн гэдгээр л би хэлсэлтэй заавал тэгж онцлогтой гол нь биш те. Монгол улсад хамгийн олон жил амьдарч байгаа тохиолдлын бол 28 жил 29 дэх жил рүү орж байна л гэж байлаа. Дэлхий дээр ер нь бол яг нөгөө он гараад Трампын засгийн газар гарснаас хойш санхүүжилт хумигдсантай холбоотой 4 сая хүн ам ер нь бол хожимдсон онцлогдсон байна гэсэн тийм мэдээлэл гарсан байлаа. Манай улсад бол айхтар хожимдсон онцлогоо гарах нь харьцангуй гайгүй. Гэхдээ энэ халдварыг авсан хүн бол ер нь 10 орчим жил 10-аас 12 жил ч гэж болно шинж тэмдэггүй үед явдаг учраас тухайн хүн өөрөө ээлж судлалын шинжилгээ буюу тусаар шинжилгээ өгөх бол онцлогдохгүй. Зарим тохиолдолд хүмүүс хэлдэг би зөндөө эмнэлэгт хандсан штэ би үзүүлсэн би сайхан эмнэлэгттэй гарсан штэ шинжилгээ өгсөн штэ гэж яриад байгаа байхгүй. Тэр нь магадгүй илгэний үйл ажиллагаа үтцсэн байж болно. Вирусын маркер илгэний маркер үзсэн юм уу иммунолог юм уу үеийн хүчний шинжилгээ бамбайн шинжилгээ юу ч өгсөн байж болно. Тэгэхээр яг ээлжид судлалын шинжилгээ өгж та ХДХВ тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдсан шүү гэдгийг одоо тэр нэг үе чухал. Өөрөө ээлж судлалын шинжилгээ өгч сая энэ халдварынхаа байгаа байхгүй мэдэх гэдэг шүү дээ тийм. Заавал өнөөдөр эмээр өвчин сэргийлэхийг илүү ач холбогдолтой гэхээс илүүтэйгээр хувь хүн өөрсдөө бэлгийн тохиолдлын бэлгийн хавталд орвол бэлгэвчийг зөв тогтмол хэрэглээд авчвал халдвараас ангид өвч болно. Бусдаар бол эн чинь нөгөө эмнэлгээс шалтгааллах байдлаар цус бүтээгдэхүүн сэлбүүлэх ихээс хүүхдэд халдвар бүртгэгдсэн тохиол манай улсад байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар өөрөө тохиолдлын бэлгийн хавталд орохдоо хамгаалалтаа хэрэглээд авчвал халдвараас нэг сэргийлж болоод байна. Нөгөөтэйгөр урьдчилан сэргийлэх эмчилгээ дэлхийд дээр гарсан байна. 2015 онд энэ эмчилгээ гарсан ууч хэрэгэлдэг юм. Тухайн хүн өөрийгөө эрсдэлтэй бэлгийн хавталд орох нэ бэлгийн хавталд орох нэ гэж бодж ивэл тухайн эмийг хэрэглэж ууч хэрэгэлдэг. Манай улсад энэ эмийг бол судалгаа хэлбэрээр хэрэгжүүлээд 21-с 23 онд сая 25 оны 9 сарын сүүлээр эмээ усын бүртгэлтэд бүртгүүлсэн. Төслөөрөө эмээ захиалаад авцаа. Одоо бол нэвтрүүлэгчтэнд авч байгаа гэж ойлгож байна. Монгол улсад 2025 оны байдлаар 424 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдний олонх нь эмчилгээнд хамрагдсанаар хэвийн амьдрал ажил хөдөлмөртэй байгаа нь эрт илрүүлэлт ямар үнцэнтэйг илтгэж байгаа юм. Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр ХДХВ дохтой холбоотой ялгуурлан гадуурхалт буруу ойлголт нь монголчууд тэр дундаа залуусын шинжилгээнд хамрагдахыг төвхийг бууруулж эрт илрүүлэлт цаарахад хүргэдэг байна. Тэгвэл энэ нь хүний амьдралд асар том эрсдэл дагуулах тул иргэд ХДХВ дохын шинжилгээнд жилдээ дор хаяж нэг удаа хамрагдаж эрсдэлтэй тохиолдолд шууд мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Эрт мэдэх нь айдас биш харин давуу тал гэдгийг салбарынхан онцолж байна.